Одоо та бүхэнд эдийн засгийн мэдээлэл хүргэе. За энэ удаа та бүхэнд хөдөлмөр эрхлийг дэмжих сангаас олгож байгаа ямар зээл төсөл хөтөлбөрүүд байдаг юм бэ гэдэг мэдээллийг авч үзүүлье. За энэ дунд бол одоо дүүрэг болгон аймаг болгон өөр өөрөөр бол хэрэгжүүлдэг юм байна. За яг бид бүхэн одоо танд үзүүлэх гэж байгаа энэ жишээ бол Чингэлээ дүүрэгт хэрэгжиж байгаа хөдөлмөр эрхлийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд за нэгсэндээ хүүгүү зээлийн яаж хэрхэн олгож байгаа вэ гэсэн мэдээллийг харуулж байна. За дөрвөн янзаар олгож байгаа. Ахмадын хөдөлмөр эрхлийг дэмжих санхүүгийн дэмжлэг гэж олгож байгаа. Энэ нь болохоор Чингэлээ дүүрэгт 10 сая хүртэлх одоо дүнтэй зээлийг олгоно. 36 сарын хугацаатай буюу 3 жилийн хугацаатайгаар олгоно. Ингэхдээ аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой Ахмад настанд бол энэ төрлийн зээлийг олгоно гэсэн үг юм. Харин мөн Ахмадд чиглэсэн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ гэсэн ийм хөтөлбөр байгаа. За энэ хүрээнд болохоор тухайн Ахмад мэргэжилтэн бол одоо Ахмад настан өндөр ур чадвартай туршлагатай Ахмад мэргэжилтэн байна. За жилдээ ажлын 15 өдөр нийтдээ 120 цагаас хэтрэхгүйгээр сургалт орох үйлчилгээ үзүүлэх юм байна. За энэ хаан заагдах вэ гэхээр хорооны иргэний танхимд юм уу магадгүй хороотойгоо ярилцаад өөрсдөө анги танхимдаа бас энэ сургалтыг явуулах зохион байгуулах боломжтой. За энэ сургалт нь ямар учиртай сургалт вэ гэхээр тухайн хүн мэдээж мэргэжлэр олон жил ажилласан учраас энэ өөрийнхөө одоо мэддэг чаддаг зүйлээ өөрийнхөө хооч үедээ үлдээх зорилгоор ч юм уу 120 цагийг нэг жилийн дотор багтаагаад заахад нэг өдөр цагийн хөлс нь 9000 төгрөг үнэлгээтэй ийм одоо хичээл заах орох боломжтой. Дараагийнх нь болохоор Чингэлээ дүүрэгт иргэнд олгох санхүүгийн дэмжлэг гэж байгаа. Энэ болохоор бичил жижиг бизнес эрхлэгчдэд хамаатай гэсэн үг. За 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгоно 36 сарын хугацаатай ямар нэгэн хүүгүй. За ажлын байр бий болгох, гарааны бизнес эхлүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэх гэх мэтлэн үндсэн ийм зорилготой төсөл хөтөлбөрүүдэд бол энэ зээл олгох боломжтой гэсэн үг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлийг дэмжих санхүүгийн дэмжлэг байгаа. За энэ нь болохоор мөн адил 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг байгаа. Одоо 50% иргэн төлөлттэй 36 сарын хугацаатай гэдгээр онцлог. Чингэлээ дүүргийн иргэдийн хувьд жишээлх юм бол яг эдгээр дөрвөн төрлийн дэмжлэгт хамрагдахын тулд 4 сарын 4-өөс 4 сарын 24-ний хооронд за харьяа хороо болон дүүрэг дээр очиод мэдээлэл аваад за материалаа бүрдүүлээд дүүрэгдээ бол материалаа өгнө. За ингээд дүүрэг нь шалгасны эцэст бол тухайн иргэдэд бол энэ төрлийн зээлийг хүүгүй олгох боломжтой юм. Гэхдээ энэ дунд яригдаж байгаа нэг зүйл нь болохоор бид бүхэн өнөөдөр Чингэлээ дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газарт очсон. За ингээд бол өмнө нь яг энэ төрлийн зээлийг авч ирсэн иргэний хувьд бол одоо эргээд энэ жил дахиад авъя гэсэн идэж гисэн одоо та зээлээ төлж дуусгаснаас хойш 2 жилийн дараа энэ хөдөлмөр эрхлийг дэмжих зээлд хамрагдах боломжтой гэсэн хариулт өгсөн байна. Энэ зээлийг одоо өгөх хугацааг нь ойртуулах, уян хатан болгох зүйтэй гэдэг дээр саналаа илэрхийллээ. 23 онд хамрагдаад 25 онд яг дууссан 2 жилийн хугацаанд төлөөд ямар ч алдаа гаргаагүй. Гэтэл одоо би дахиад ингээ хамрагдъя гэвэл та энэ зээлийг авснаас хойш 2 жилийн дараа л авах боломжтой юм а гэсэн зөвлөгөө өгч байна. Тухайн үед би 5 сая төгрөг аваад би 3 машин авсан, оюутлын машин. Ямар шийдвэр байдгийг те энийг бол бас зохих хэмжээгээр гаргаж өгвөл зүгээр юм уу гэж бодож байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсээр явж байсан хөдөлмөр эрхлийг дэмжих сангаас одоо санхүүжилтанд гардаг энэ мэт төсөл хөтөлбөрүүд бол маш олон төрөл байдаг юм байна. За үүн дунд яригдж байгаа бас нэгэн төсөл хөтөлбөр нь болохоор ядуурлын түвшин доогуур гэж хэлэгдэх. За өрхийн одоо онооны түвшингөр бол 401.2 ононоос доош оноотой айл өрхөд бол тодорхой хэмжээгээр одоо мэрэгжил олгох, за дахин сургалтанд хамруулах гэх мэтчлэн тухайн айл өрхийг бол аль болох одоо ажилдаа орлоготой болоход нь чиглэсэн одоо сургалт хөтөлбөрүүдэд хамруулах ийм хөтөлбөр бас байдаг юм байна. Энэ хүрээнд гэхэд энэ онд бол 5,000 өрхийг бол 106.6 тэрбум төгрөгөөр яг ажилдаа орлоготой болох чиглэлд нь бол одоо зарцуулна гэсэн ийм мэдээллийг бол салбарын сайд өгсөн. Тэгвэл бид бүхэн бас мөн Сонгон хайрхан дүүргийг зорио очсон. Сонгон хайрхан дүүрэгт яг өнөөдрийн байдлаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд энэ одоо санаачилсан ажил нь хэр үр дүнтэй байгаа юм бэ гэдэг мэдээллийг авахар хэцүү идэж гисэн. Яг одоогоор бол Сонгон хайрхан дүүргийн холбогдох одоо хилтэс албадуудын хувьд бол 401 гэсэн онооноос доош оноотой айл өрхүүдийн тоо мэдээллийг гаргаад дөнгөж одоо үйл ажиллагаа бол дөнгөж бүртгэлийн шатандаа явж байна гэсэн үг. Монгол улсад байгаа өрхийг үл хөдлөх хөрөнгө болон замун дээрээс нь цалин орлого, бусад төлж байгаа татврын хэмжээ, мөн одоо бусад эд хөрөнгө, зам магадгүй малын тоо хэмжээ гэх мэтчлэн бусад эд хөрөнгөийнх нь тоо хэмжээ болон мөнгөн дүн зэргээс нь шалтгаалаад тгээс 1000 оноогоор үнэлдэг.
Гэх зэрэг бид нар 106.6 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр тавьсан байгаа. За энэ хүрээндээ бид нар тухайн 5,000 өрхийг одоо тэнд хөдөлмөрийн чадвартай хүн байгаа бол мэргэжил эзэмшүүлэхэд туслах, мөн ажил зуучилж өгөх, ажлын байран дээр очиход дадлагжуулах гэх зэрэг замаар бид нар 5,000 өрхийг амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгоно гэж зорж байгаа. Монгол улсад гадаад улсаас ирж ажиллаж байгаа одоо иргэдийн төлсөн төлбөрөөр бид нар 30 гаруй тэрбум төгрөг бүрдүүлнэ гэж төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Өмнөх одоо оюутны засгийн газрын үед жишээлх юм бол 5,000 залуусыг бол одоо бас яг энэ төрлийн хөтөлбөрт хамруулнаа гэд тухайн үед маш их мөнгөн дүн зарцуулж байсан эдгээр ч гэсэн үр дүн нөлөө нь бол төдийлөн харагдаж байгаагүй. Тэгэхээр одоо ямар нэгэн сургалтанд хамруулах гэхээс илүүтэйгээр илүү бодиттой дөрвтэй ажил өгүүлэгдэж байна уу гэсэн ийм бас дүр зураг ажиглагдж байна. Магадгүй яг энэ төрлийн зээл дэмжлэгт хамрахыг хүсэж байгаа ахмад настан болон за бичил дунд жижиг бизнес эрхлэгч хэрвээ та үзэж байвал харьяа дүүрэг болон хорооныхоо хөдөлмөр нийгмийн албамжийн хэлтсийн мэрэгжилтэнд хандаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байдığım байна шүү.